Сайн бацхан уу монголчуудаа, та бүхэнтэйгээ EBS телевизийн хамт олноос дамжуулан дахиж ингэж уулзж байгаадаа маш их баяртай байна. За түрүүчийн удаа бид солонгос хэлний суурь болох цагаан толгойтойгоо танилцсан байгаа. За мөн солонгос хэлний онцлог болох тийм ээ их шиг гүйгүүлэгч хоёрын нийлбэр бол нэг үг буюу нэг үеийг бүтээдэг юм байна гэдгийг бид үзсэн. Түүний нийлбэр дээр дахиад гүйгүүлэгч нэмэгдэж нэг үг буюу гүйгүүлэгчээр төгссөн нэг үг буюу үеийг бүтээн гэдгийг ойлгосон байгаа. За түрүүчийн хичээлээ үргэлжлүүлээд өнөөдөр бид солонгос хүмүүс хоорондоо яаж мэдчилдэг талаар үзэх болно. За өнөөдрийнхээ хичээлд ингээд орцгоё. За солонгос хэлний мэдчилгээний өгнүүд нь ямар өгнүүд байдаг? Үүнийг үг үрчлэн тайлбар хийж өгье. За эхлээд солонгос хүн дуудахыг сонсоод за тэрэн дээр би нэмэлт тайлбар хийж өгье. За 원어민 목소리로 들어보겠습니다. 안녕하세요. 안녕하세요. 자, 안녕하세요 гэдэг үг маань 안녕 하세요 гэж бичигдэж байгаа. Та нар би яаж бичиж байгаагаас анхаарах хэрэгтэй. За 안녕하세요 гэдэг үгийг бол өдөр, өглөө, өдөр, орой хэдий жишэргэлж болно. За 안녕하세요 гэдэг нь бол ямар утгатай юм гэхээр та ямар нэгэн гай зовлонгүй сайн сууж байна уу гэсэн утгатай. За 안녕하세요 гэж солонгос хүн асуух юм бол 안녕하세요 гэж хариулж болно. За дараагийн үзэх үг маань бол сайн уу гэсэн утгатай үг байгаа. За сайн уу гэдэг үгийг солонгос хүн яаж хэлхийг сонсцгоё. 원어민 목소리로 들어보겠습니다. 안녕. 안녕. За 안녕 гэдэг үгийг сонслоо. 안녕 гэдэг нь бол монголоор сайн уу гэсэн утгатай үг. За яаж бичигдэхээ бид нар танилцъя. 안녕. Энэ сайн уу гэсэн утгатай. За сайн уу? 안녕 гэдэг үгийг 안녕하세요 гэдэг үгтэй адилхан утгатай. За гэвч дотн хүнтэйгээ мөн гэр бүлийнхаа хүнтэй энэ үгээр харилцаж болно. Мөн насаар бага хүнтэй бол 안녕 гэж мэдлж болно. Сайн танихгүй хүнтэй эсвэл ахмад хүнтэй бол заавал 안녕하세요 гэдэг үгийг хэрэглэж мэдлэнэ. За үүнтэй адил бол солонгос хэлэнд ямар хүнтэй яаж харьцаж байгаагаасаа болж үгийн хэлбэр буюу утгыг зөв сонгож ярих шаардлагатай байдаг. Энийг бол хүндэтгэлийн хэлбэр гэж бид нар үзсэн мэдэх ёстой. Тэгээ хүндэтгэлийн хэлбэр ба доод хэлбэр гэсэн хоёр үгийг утгыг сайн зөв ялгаж хэрэглэнэ гэдэг бол маш чухал юм аа. Солонгос хэлэнд бол маш чухал байдаг. За 안녕 гэж хэлэхэд 안녕 гэж мэдлэх юм бол 안녕 гэж хариулж болно. За дараагийн үзэх үг маань бол нэ буюу анио гэсэн хоёр үг байгаа. За солонгос хүн яаж хэлхийг анхааралтай сонсноо. За 원어민 목소리로 들어보겠습니다. 네. 네. 아니요. 아니요. За 네 гэсэн үг байгаа. 네 гэдэг үг маань ингэж бичигдэж байгаа. дараагийн үг маань 아니요. 아니오 гэсэн үг байгаа. За 네 гэдэг үг маань за ойлгосон гэсэн утгатай. 네 알았어요 гэдэгт урдталт нь 네 гэж орж байгаа. 아니요 гэдэг нь үгүй гэсэн утгатай байгаа. За дараагийн хэлэх үг маань үзэх үг маань 고맙습니다. баярлалаа гэсэн үг байгаа. За солонгос хүн яаж хэлхийг сонсоод дахиад нэмэлт тайлбар хийж өгье. 원어민 목소리로 들어보겠습니다. 고맙습니다. 고맙습니다. 자, 고맙습니다 гэдэг үгийг бичиж үзүүлье. 고맙습니다 гэж бичигдэж байгаа. За 고맙습니다 гэдэг нь баярлалаа гэсэн утгатай. За 고맙습니다 гэдэг үгийг солонгос хүн
ямар нэгэн одоо үйлдэл хийсний дараа баярлсан талархснаа илэрхийлэхдээ кумапсимнида гэж хэлдэг. За кумапсимнида гэдэг үг нь одоо та бүхэн анзаарсан бах бичигтээ кумапсимнида гэж бичигдсэн мөртлөө хэлэг нь кумапсимнида гэж хэлэгдэж байгаа тийм ээ. За солонгос хэлэнд гийгүүлэгч дараалаж буюу давхардаж орсон үед хэлэхэд хэцүү байдаг учраас энийг одоо яг баг зэргийн өөрчлөлт хийгээд тийм ээ. Одоо Б гэдэг одоо гийгүүлэгчээр төгссөн үеийн дараа ис орох юм бол уг одоо ис нь одоо 2 исээр дуудагдах жишээтэй. Бас Б одоо үндсийн доор одоо энэ дараалд энэ одоо нэмэгдэж орж ирэх юм бол нөгөө Б үсгмээр имээр дуудагдах жишээтэй. Тэгээд одоо кумапсимнида биш кумапсимнида гэж дуудагдж байгаамаа. За кумапсимнида гэдэг үг маань ингэж хиллэгддэг юм байна гэдгийг шийдлээрээ. За энэ үгийг хэрэглэх тусам одоо солонгос хүн бол маш өндөр сэтгэгдэлтэй байдаг. Яагаад гэхээр бас миний хийсэн юмд одоо хүн баярлж байна гэдгийг бас ойлгодог учраас та бүхэн амьдралдаа бас байнга хэрэгжилж авахыг зөвлөё. За дараагийн үгэх үз маань бол чэсүн хамнида буюу миян хамнида гэсэн хоёр үг байгаа. За энийг одоо солонгос хүн яаж хэлхийг эхлээ сонсоод мөн одоо нэмэлт тайлбар хийж өгье. 자, 원어민 목소리로 들어보겠습니다. 죄송합니다. 죄송합니다. 미안합니다. 미안합니다. 자, энэ хоёр үг маань яаж бичигдхийг эхлээд харуулъя. 자, 죄송합니다. дараагийн үг маань 미안합니다. Энэ хоёр үг маань уучлаарай гэсэн утгатай. За энэ хоёр үг маань мөн адилхан кумапсимнида гэдэг үгтэй бол хэллийн хувьд адилхан кумапсимнида гэж хэлэхгүй гэсэн тийм ээ. кумапсимнида гэдэг хэлнэ гэсэн. Тийм учраас 죄송합니다. 미안합니다 гэж хэлнэ. За энэ хоёр үгтэйгээ танилцлаа. За дараагийн үзэх үг маань 괜찮습니다 гэдэг үг байгаа. За солонгос хүн яаж хэлхийг сонсцгоё. 원어민 목소리로 들어보겠습니다. 괜찮습니다. 괜찮습니다. 자, 괜찮습니다 гэдэг үг маань яаж бичигдхийг эхлээд харуулъя. 괜찮습니다 гэж бичигдэж байгаа. За та бүхэн анзаарсан байх энд нөгөө хос гийгүүлэгч орж ирж байгаа. Энд нөгөө бас давхурдсан одоо ишиг орж ирж байгаа. Энэ давхурдсан ишгийн маань энэ үсэг маань дуудахдахгүй шууд 괜찮습니다 гэд энэ маань имээр дуудагдана гэсэн тийм ээ. Ийм үсэг болж дуудагдана гэсэн 괜찮습니다 гэж дуудагдана. За дараагийн үг за энэ маань зүгээр гэсэн утгатай. За 고맙습니다 гэж одоо хэлэх юм бол 괜찮습니다 гэж хариулж болно. За 괜찮습니다 гэдэг үг маань бол одоо маш их одоо энгийн одоо үг бөгөөд амьдралд бол бас их хэрэглэгддэг. Зүгээрээ ямар нэгэн юм хийж игэл зүгээрээ гэж одоо хариулж болно. Тэгвэл 괜찮습니다 гэж хэлнэ. За дараагийн үг маань мүрэмнида гэдэг үг байгаа. За үүнийг солонгос хүн яаж хэлхийг анхааралтай сонсоод мөн одоо нэмэлт тайлбар хийж өгье. 원어민 목소리로 들어보겠습니다. 모릅니다. 모릅니다. 자, 모릅니다 гэдэг үг маань яаж бичигдхийг эхлээд харуулъя. 자, 모릅니다 гэж бичигдэж байгаа. Энэ нь мэдэхгүй гэсэн үг байгаа. За мэдэхгүй гэдэг үгийг бол 몰라요 гэж ихэвчлэн ярианд хэрэглэдэг. Гэхдээ одоо тэр дагавар яаж залгадгийг бол дараагийн хичээлээр тодорхой үзэх учраас одоо ямар ч байсан мэдэхгүй гэдэг үгийг 모릅니다 гэж хэлдэг юм байна гэдгийг одоо ойлгоод авал зүгээр баха. За дараагийн үзэх үг маань 있습니다, 없습니다 гэсэн хоёр үг байгаа. Энэ бол байгаа, байхгүй гэсэн утгатай бөгөөд за эхлээд солонгос хүн яаж хэлхийг сонсоод мөн одоо нэмэлт тайлбар хийж өгье. 자, 원어민 목소리로 들어보겠습니다. 있습니다. 있습니다. 없습니다. 없습니다.
За энэ үгүүд маань яаж бичигдэх талаар эхлээд харуулъя. За ид 2-9 орж ирж байгаа. Тэгээр дуудагдж байгаа. Сэп ни та. Дараагийн үг маань об сэп ни та. Тийм ээ. Би та бүхэн анзаарсан бах энэ хоёр одоо гийгүүлэгч давхардаж орсон мөртлөө зөвхөн нэг ишгээр дуудагдж байгаа тийм ээ. Д ишгээр дуудагдж байгаа. Энэ хоёр ишгийг давхардаж орсон мөртлөө зөвхөн Монголын Б ишгээр дуудагдж байгаа гэдгийг харсан бах тийм ээ. За 없습니다. 없습니다. 있습니다 гэсэн үг байгаа. За 있습니다 нь мөн адилхан одоо Б үсэг маань имээр дуудагдж байгаа. Энд байгаа бас Б үсэг маань имээр дуудагдж байгаа. За та бүхэн анзаарсан бах бидний үзсэн энэ үгүүд маань одоо 씁니다, 입니다 гэсэн одоо төгсгөлүүдтэй байгаа. За энэ үгүүд одоо яагаад ийм төгсгөлтэй байгааг одоо тодорхой одоо дүрмийн тайлбар одоо хэлж өгье. За ямар дүрмийн тайлбар гэхэлэр одоо үйл үг буюу одоо нэр үгийн үндсэн дээр залгадж байгаа энэ одоо үеийн нөхцөл бөгөөд одоо үг одоо үгийн маань үндэс ишгээр төгссөн байвал одоо имнида залгадна. Үгийн маань үндэс гийгүүлэгчээр төгссөн байх юм бол симнида залгаддаг юм байна гэдгийг одоо ойлгосон баха. За үүнийг одоо хүснэгтэн дээр одоо илүү тодорхой тайлбарлаж өгье. За үйл үг ба тэмдэг нэрийн үндэс ишгээр төгссөн үе гэсэн гарчгийн дор бидний одоо үзэх болсон одоо энэ үйл өгүүд байгаа. За када. За эхний үг маань када гэсэн үг байгаа. Када гэдэг үг маань явах гэсэн одоо үйл үгийн анхны хэлбэр. Энэ үг маань одоо үгийн маань үндэс к тийм ээ аагаар төгссөн байгаа. Энд чинь ингээд аагаад үгийн маань үндэс аагаар төгссөн байгаа. Тэгээд имнида залгадаад камнида болсон байгаа. За мөн адил уута ирэх гэсэн үг байгаа. Ирэх гэдэг үг маань мөн одоо гийгүүлэгчээр ишгээр төгссөн учраас 옵니다, 옵니다 гэсэн үг байгаа. Хэлэхдээ бол Б үсгийн дараа энэ орохлоорэ нөгөө манай бидний үздсэн Б маань ийм болж дуудагдана гэж хэлсэн байгаа. За дараа нь 죄송하다 гэсэн үг байгаа. Энэ маань бас одоо үгийн маань үндэс ишгээр төгссөн учраас 죄송합니다 гэсэн үг бий болж ирж байгаа. 죄송합니다 гэсэн үг бий болж ирж байгаа. За 모르다 мэдэхгүй гэсэн үг байгаа. 모르다 гэдэг үг маань бас одоо энд ингээд ишгээр төгссөн байгаа. Үгийн маань үндсэндээ шууд 니다 орж ирээд 모릅니다 мэдэхгүй гэсэн үг болж ирж байгаамаа. За хүснэгтээс бид үйл үгийн үндэс маань ишгээр төгссөн үед нөхцлүүд маань ингэж залгадсан байна гэдгийг ойлголоо. За дараагийн хүснэгт маань үйл үгийн үндэс маань гийгүүлэгчээр төгссөн үед симнида гэж одоо нөхцөл орж ирж байгаа. Энэ яаж залгахыг одоо хүснэгтээс дэлгэрэнгүй тайлбар хийж өгье. За хүснэгтээ харцгаая. За үйл үг ба тэмдэг нэрийн үндэс гийгүүлэгчээр төгссөн үе гэсэн гарчгийн дор бидний одоо өнөөдөр үзэх үйл өгүүд маань гарч ирж байгаа. За байх гэдэг үг байгаа. Солонгосоор идда. Идда гэдэг үг маань үгийн маань үндэс одоо хос одоо гийгүүлэгчээр төгссөн байгаа. Тэгээ шууд симнида орж ирж байгаа. Тэгээд 있습니다 байгаа, байдаг гэсэн үг бол орж ирж байгаа. За дараагийн үг маань 없다. Анхныхаа хэлбэр дээр байхгүй гэсэн үг байгаа. 없다. 없다 гэдэг үг маань мөн одоо үгийн маань үндэс гийгүүлэгчээр төгссөн байгаа. Тэрэн дээрээ шууд симнида орж ирээд 없습니다 гэсэн одоо үг бий болсон байна. За 먹다 идэх гэсэн үг байгаа. За 먹다 гэдэг үг маань мөн адилхан одоо г гэсэн гийгүүлэгчээр төгссөн учраас шууд одоо симнида залгадаж орж ирээд 먹습니다 гэсэн одоо иддэг гэсэн үг болж орж ирж байгаа. За 고맙습니다 гэсэн үг байгаа. 고맙습니다 гэдэг нь ямар үгнээс гаралтай гэхээр 고맙다. Анхны хэлбэр нь 고맙다. Энэ 고맙다 гэдэг үгийн маань одоо үндэс одоо Б гийгүүлэгчээр төгссөн шууд одоо симнида орж ирээд 고맙습니다. Энийг одоо 고맙습니다 баярлалаа гэсэн үг юм аа. За дараагийн үг маань 괜찮다 гэсэн үг орж ирж байгаа. Энэ мөн адилхан одоо үгийн маань үндэс гийгүүлэгчээр төгссөн учраас
шууд одоо 씁니다 орж ирээд 괜찮습니다 гэсэн үг болж байгаамаа. За түрүүн би дахиж түрүү хэсгийн бол давтаж хэлэхэд энэ одоо сүүлд орсон энэ хэ маань дуудагдахгүй гэдгийг одоо хэлсэн байгаа. Шууд 괜찮습니다 гэж хэлнэ. За бид нар одоо үндсэндээ одоо үйл үгийн үндэс буюу одоо тэмдэг нэрийн маань үндэс гээгүүлэгчээр төгссөн үед ингэж нөхцөлтийн байна гэдгийг одоо ойлголоо. За дараагийн үзэх зүйл маань одоо асуух өгүүлбэр. Одоо асуухтаа үгийг одоо асуухтаа яаж хэлэх вэ гэдэг үгээ үзэх болно. За асуух өгүүлбэр маань када гэдэг үг маань яаж одоо хувирч вэ? Асуухтаа яаж хувирдаг вэ гэдгийг одоо хүснэгтээс илүү дэлгэрэнгүй тайлбар хийж өгье. За хүснэгтээ харцгаая. За үйл үг ба тэмдэг нэрийн үндэс эгшгээр төгссөн үе. Одоо эгшгээр төгссөн үе гэж байгаа. Энэ нь болохоор за бидний үзсэн да гэдэг явах гэдэг одоо үйл үг маань одоо үгийн маань үндэс аагаар төгссөн байгаа. Шууд камника асуух үйлбэр болж байгаа шүү дээ. Камника гэсэн одоо асуух үг болж ирж байгаа. За та гэсэн үг байгаа. Ирэх гэсэн үг гэсэн. За та гэдэг үг маань мөн адилхан тийм ээ эгшгээр төгссөн байгаа. Умника гэсэн одоо ирэх тийм ээ ирэх ирдэг гэсэн үг болж ирж байгаа. За та гэдэг үг маань бас одоо эгшгээр төгссөн учраас мөрөмника мэдхгүй юу гэсэн үг болж ирж байгаамаа. За хүснэгтээс харахад асуух өгүүлбэр маань яаж бий болдог вэ гэдгийг одоо ойлгосон бах. Одоо энэ зүгээр энгийн одоо өгүүлбэртэйгээ мөн адилхан имнидагатайгаа адилхан имника гэсэн одоо нөхцлүүд одоо бий болж ирж байгаамаа. За дараагийн хүснэгт маань одоо үйл үг буюу тэмдэг нэрийн маань үндэс гээгүүлэгчээр төгссөн үед яаж одоо асуух өгүүлбэр болж хуурах вэ гэдгийг одоо хүснэгтэн дээрээс харъя. За хүснэгтээ харцгаая. За хүснэгтээрээс харахад үйл үг ба тэмдэг нэрийн үндэс гээгүүлэгчээр төгссөн үе гэсэн байгаа. Гээгүүлэгчээр за идда байгаа гэсэн үг маань байх гэсэн үг маань одоо гээгүүлэгчээр төгссөн байгаа юм чи. Тэгээд симника гэдэг Симника заавал гээгүүлэгчээр төгссөн үед симника гэсэн нөхцөл орж ирнэ. Тэгээд исмника гэсэн байгаа юу гэсэн одоо асуух үг болж ирж байгаа. За обда гэсэн үг байгаа. Обда гэдэг үг маань бас одоо гээгүүлэгчээр төгссөн байгаа. Тэгээд шууд симника нэмэгдэж орж ирээд обсмника байхгүй юу гэсэн одоо асуух үг болж ирж байгаа. За могда гэдэг үг байгаа. Идэх гэсэн үг байгаа. Энэ дээр одоо гээгүүлэгчээр үндэс алга гээгүүлэгчээр төгссөн учраас шууд симника орж ирээд могсмника гэсэн одоо идэх үү гэсэн одоо үг болж ирж байна. Могсмника. За дараагийн үг маань бол 괜찮다 гэсэн үг байгаа. Зүгээр гэсэн үг. 괜찮다 гэдэг үг маань мөн адилхан одоо гээгүүлэгчээр төгссөн учраас шууд симника залгадаж орж ирээд 괜찮습니까 гэсэн үг бий болж ирж байна. Зүгээр үү гэсэн утгатай юм аа. За та бүхэн ингээд хүснэгтээс харахад одоо гээгүүлэгч буюу эгшгээр төгссөн үг маань яаж одоо энгийн өгүүлбэр яаж одоо асуух хувилбарт ордог вэ гэдгийг харлаа. За дараагийн хүснэгт маань одоо маш чухал хэсэг яагаад тэгэхээр бидний одоо энгийн амьдралд хэрэгэлдэг энгийн ярианд бол хэссоё, опсоё, оё гэсэн одоо төгсгөлүүд орж ирж байгаа. Энэ маань одоо яаж бичгийн бидний саяны үздсэн зүйлүүдээс одоо нэмэлт тайлбар орж ирээд одоо яаж бичгийн хэлбэрээс тийм ээ энгийн одоо ярианы хэлбэр шилждэг вэ гэдгийг одоо хүснэгтээс илүү тодорхой тайлбар өгөөд одоо үздэцгээе. За хүснэгтэндээ шилжиж орцгоё. За хүснэгтээс харахад өгүүлбэрийн бүтэц гэсэн гарчгийн дор энгийн өгүүлбэр, асуух өгүүлбэр гэсэн хоёр янзын өгүүлбэр байгаа. Сая бидний үзсэн тийм ээ. Имнигда, симнида, имника, симника гэсэн төгсгөлүүд маань ярианы хэлбэрт ааю, оою, ёю, ааю, оою, ёю гэсэн төгсгөлүүдээр төгснө. За энэ хоёр адилхан төгсөж байгаа мөртлөө яагаад асуух өгүүлбэр болж байгаа мэ гэдгийг бол цаашдаа арьсын хичээлд бол дэлгэрэнгүй тайлбар хийж өгнө. За имнида, симнида гэдэг маань ааю, оою зүгээр одоо үргэлтгүйгээр ааю, 했어요,
몰라요 гэж хэлэх юм бол зүгээр энгийн өгүүлбэр орж ирээд 뭐 했어요? 몰라요? 이렇게 하면은 тэгж хэлэх юм бол одоо асуух өгүүлбэр болж ирнэ гэдгийг одоо хүснэгтээс хараад ойлгосон байх гэж бодож байна. За солонгос хэл маань албан ёсны буюу ярианы хэлбэр гэсэн хоёр ангилалд хуваагдж байгаа. За та бүхэн анзаарсан бах мэдээ үзэж хахад семнида, имнида гэсэн одоо төгсгөлүүд хэрэглэж одоо үгийг хэрэгэлдэг. За ердийн одоо ярианд бол семнида, имнида гэж хэрэглэхгүй. Тийм ээ? Аа юу гэсэн одоо төгсгөлөөр дууссан үгийг хэрэгэлдэг. За энэ үгүүд маань ямар үед яаж гарч ирж байгаа вэ гэдгийг бид нар одоо дараагийн хүснэгтээс илүү дэлгэрэнгүй тайлбар хийж өгнө. За түүний өмнө бол одоо ярианы хэлбэр маань одоо яаж үүсэх вэ гэдгийг одоо давтаж одоо дахиж одоо хүснэгтэн дээр дэлгэрэнгүй тайлбар хийж өгье. За хүснэгт рүүгээ шилжчихье. За хүснэгтээс харахад давхардаж орсон адил эгшхүүд гэж байгаа. За давхардаж орсон адил эгшхүүд гэдэг